Монголын бүхий л охид бүсгүйчүүдийг өмөө үзүүний хорт хавдраас сэргийлэх нэрийн дор вакцинд хамруулах хаяныг эрүүл мэндийн яамнаас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэ ажил 2 дугаар сарын сүүлээс эхлэх учиртай. Гэвч энэ мэдээлэлтэй зэрэгцэн Gardasil хэмээх тэрхүү вакцины талаар янз бүрийн мэдээлэл гарах болоод байна. Олон талаараа сайн үр дагавартай гэж ярьж байгаа боловч нөгөө талдаа дэлхийн олон хуулс орн энэхүү вакцинаас татгалзсан нь нэгийг хэлээд байгаа юм аа. Дэлхийд хорт авдрын улмаас жилдээ 10 сая хүн нас ордог. Хэрвээ улс орнууд үүнд анхаарлаа хандуулж зохих арга хэмжээг авахгүй бол дараагийн 10 жилд 84 сая хүн хорт авдрын улмаас нас орно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөжээ. Харамсалтай нь эдгээрийн 70% нь хорт авдрыг өөрчлөн сэргийлж эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй ядуу улс оронд тохиолдог гинэ. Эрэгтэйчүүд уушиг хотоодны хавдраар, эмэгтэйчүүд хөх умаан хүзүүний хавдраар зөнхлөн өвчлөдөг гинэ. Монгол улсад хорт авдрын өвчлөл өсөн нэмэгдэж, зүрх судасны өвчний дараа хүн амын насварлалтын 2 дахь үндсэн шалтгаан болж байна. Энэ бүхэнд гэхдээ учир шалтгаан байна. Монголын эмэгтэйчүүд умаан хүзүүний, хөхний хорт хавдраар өвчлөх нь эрс нэмэгдсэн. Өнөөдөр дэлхийд дахин жил бүр 500 мянга орчим хүн умаан хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж, тэдгээрийн талаас илүү хувь буюу 274 мянган хүн нас орж байна гэсэн аимшигтай дүн байна. Харин Монгол улсад умаан хүзүүний хорт хавдраар жил бүр 300-аас 400 эмэгтэй өвчилж байна. Гэхдээ энэ бүхэн үндэст нь дамсан, эмийн бизнес эрхэлсэн улс төрчдөр халахвч хийсэн компанид ажлуудаас болдгийг хэн ч хэлж зөрчилдөггүй юм аа. Одоо бурхны аврал гэж вакциныг нэрлэн бид ч гэсэн даган шүү гэж байна. Эрүүл мэндийн дэд сайд Соломон умаан хүзүүний хавдраас урьдсан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчилгээ хийлгэснээр бүрэн эдрэх боломжтой шүү гэдгийг хүмүүст ойлгуулах сайн санааны ажлыг эхлүүллээ. Бүр 37 сая $10 өртөгдөг энэ. Нэг бодлын сайн санааны ажил мэт сонсогдож, Монгол охид бүр эрүүлсч их хүн болох юм шиг. Гэтэл үнэндээ тийм биш байна. Монголын нийт эмэгтэйчүүдийн 36.7% умаан хүзүүний хорт авдрын вирус илэрсэн. Тэр дундаа 25-аас доош насныхны өвчлөл хамгийн их буюу 48.5% гарсан нь эмч мэрэгжилтнүүдийн сэтгэлийг түгшээж байна. Гэтэл өвчлөл чухам яагаад ийм хурдцтай тархсныг судлаач болрол монголчууд эртнээс вакцины элдэв туршилтанд орж дархлаагаа эвдэж биеийн онцлог өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байна. Энэ түүх дан ганц Монголд ч тохиолдсон юм биш. Дэлхийн бүхий л улс орны түүхүүдээс харж болохоор байна. Хэрвээ дахин умаан хүзүүний гих вакциныг хийлгвэл Монгол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх чадваргүй болж харин ч эрт хорт авдраар хорвоог орхих магадлал өндөр байгаа юм аа. Өнөөдөр энэ вакцины нөлөөг мэдэрч хайр тохиноо алдсан олон эхчүүдийн шаналл дүүрэн ярилцлага YouTube.com сайтд байна. Дэд сайд Соломонгийн хэлснээр эхний ээлжинд 11-ээс 15 насны охидыг 3 тонт вакцинаар үн төлбөргүй дархлаажуулах юм гэсэн. Энэ нэрийдэн ээжүүдэд чимээгүй дархлаас хамгаалж, айл өрхийн баяр ёслон аз жаргалтай элэг бүтээн амьдралынх нь баталгааг бий болгож, улс орны эдийн засагч асар их хөө нэмэр оруулах ажил юм гисэн. Харин эх сараас эхлэн Сэлэнг Өмнөгов аймаг болон нийслэлийн Баянгол Багнуур дүргийн 11-ээс 15 настай охидыг сонгон эхний ээлжинд дархлаажуулах юм байна. Мөн өөрийн охинооч хамруулна хэмээн хүчтэй сурталчилж байгаа нь гол анхаарал татж байгаа юм аа. Манай эрх хөрөгчид Gardasil нэртэй 3 тунгийн вакциныг $300 гадныхнаас авч ард түмнээ эрүүлүүлэх юм гинэ. Дэлхийн зарим улс оронд $700 байдаг вакциныг $300 оруулж ирж байгаа нь харин ч ашигтай гэж. Гэтэл Америк нэгдсэн улс, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн олон орнуудад Gardasil вакциныг хийлгэсэн охид эмэгтэйчүүд сэтгэл мэдрэлийн хүнд өвчтөй болсон, хорт хавдраар өвчлсөн, хүүхэд төрүүлэх чадваргүй болох бүр нас барах тохиолдлууд бүртгэгджээ. Гэвч вакцины үйлдвэрлэдэг корпорациуд зарим улсын засгийн газрын ашиг хөөсөн гишүүдийн огцон баяжих хүслийн улмаас хүн амыг өвчлөнтгий эмзэг болох вакциныг шахсаар л байна. Энэ бүхэн хөхөнцөр вирусыг тодорхойлох авсаархан тест системийг үйлдвэрлэдэг Hi-Fi DNA Tech компаниас эхэлдэг. Одоо энэ компани өөрийн энэхүү технологи Америк нэгдсэн улсын хүнсний бүтээгдэхүүнүүд ба эмбэлдэндүүдийн хяналтыг удирдах газраар вирусын тест системүүдийн 2 дугаар ангилалд оруулахаар хөөцөлдөж байна. Энэхүү вакцины борлуулалтыг шууд эхлэхийн тулд энэхүү систем нь 2 ангиллын буюу тусгай хяналтаар орсон гэдэг илүү доогуур статусыг авсан байх ёстой юм аа. Өөрөөр хэлбэл 2 дугаар ангиллын тест систем нь үнэн хэрэг дээрээ аюултай эсвэл аюулгүйч байж мэддэг системүүд гэсэн үг юм аа. Заавал вакцин дэрж хүний папиллон вирусыг устгах гээд байгаад ямар учир байна вэ?
Уг нь хүний папиллон вирусын халдвар бол уман хүзүүний халдвартай холбоогүй гэдгийг алерт эрдэмтэн судлаачид мэдэж байжээ. Хүний папиллон вирусээр халдварласан ихэнх эмэгтэйчүүд энэ вирусыг биеэсээ хөөн зайлуулах чадвартай ба эрүүл мэндэд нь урт хугацаатай ямар нэгэн сөргүүр дагаврууд үлддэггүй гинэ. Өөрөөр хэлэх юм бол хүний папиллон вирус халдвар нь Өөрөөр хэлбэл хүний папиллон вирус халдвар нь уман хүзүүний халдвар үүсгдэггүй байна. Тэгвэл яагаад манай охид эмэгтэйчүүдийг энэ вакцинаар заавал журмын дагуу толгоо дараалан вакцинжуулж эхлэх гээд байгаа юм бэ? Жухамдаа тэднийг уман хүзүүний хорт хавдраас аврах гээд байна уу үгүй юу? Хүний папиллон вирус нь залуу эмэгтэйчүүдэд занал хийлдэггүй гэдгийг эдгээр олон баримтууд харуулж байна. Мөн хүний папиллон вирус халдварууд нь цаанаасаа хязгаарлагдмал өөрөө аяанда алга болдог жишээ байна. Хүний папиллон вирусын халдварууд нь цаана хязгаарлагдмал ямар нэг өвчлөлт хүргдэггүй бөгөөд ямар нэгэн эм бэлтгэлүүд болон вакцинуудын шаардлагагүйгээр цаанаасаа байгалийн замаараа гадагшилж алга болдог гинэ. Уман хүзүүний хорт халдрыг хүний папиллон вирус үүсгдэггүй ба харин энэ вирусын халдрыг биедээ байнга байлгаад байх боломжийг олгодог тухайн эмэгтэй бие организмын байнгын эрүүл бус байдал нь хорт хавдарт хүргэдэг байна. Гардасил дотроо ямар аюулыг агуулж байна? Энэхүү нээлт нь Гардасилийн талаарх хэлцүүлгээд ба өсвөр насны охидыг албадан вакцинжуулж байгааг ажиглаж байсан хүнийг шоконд оруулж мэдхээр байна. Нэгдүгээрт Гардасил вакцин нь зарим эмэгтэйчүүдийн хувьд уман хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нь 44.6% хүртэл нэмэгдүүлж болдог байна. Жухамдаа Гардасил вакцинд агуулгадж байгаа хүний папиллон вирусын хэлбэрүүтэй ижил хэлбэрийн вирусуудаар нэгэнт халдвар авсан байгаа эмэгтэйчүүд энэ вакциныг хийлгвэл ийм хавдраар өвчлөх эрсдэл нь огцом нэмэгдэнэ гэсэн үг юм аа. Өөрөөр хэлбэл хүний папиллон вирусын халдварыг биедээ аюулгүй байдлаар тээж яваа залуу эмэгтэй хэрв ийм вакциныг хийлгвэл энэ нь тэр халдварыг сэдрэн идэвхжүүлж уламаар хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд гарахад хүргэдэг байна. Энэхүү баримт нотолгоо нь ийм вакцин эмэгтэйчүүдийн биед хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд гарч хөгжихийг нь хурдсгадаг гэсэн үг юм аа. Гардасил вакцинаар охид эмэгтэйчүүдийг вакцинжуулах бодлогыг хэлцэх үеэр энэхүү чухал мэдээллийг зориуд нуун дарагдуулдаг байсан байна. Вакцинжуултыг магтан дуусан цэцэн цэлмэг гівч хоосон чалчаа үгүүд нь хизээд хүмүүсийн амнасыг аврах гэдгээрээ халахвчаа хийж ирсэн ба Гардасил вакцин бүх эмэгтэйчүүдийн хувьд хамгийн сайн хамгаалтнууд нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг огт нэмэгдүүлэхэ гэж ухуулан сурталчилж ятгаж байсан билээ. Ийм вирусын халдвар авсан байж болох эсхийг тогтоохын тулд эрүүл мэндийн ажилтнууд охид бүсгүйчүүдээс нэг бүрчлэн бэлгийн амьдралын байдлыг нь асуун шалгах ёстой болж байна. Гэтэл ийм хөнгөн хийсвэр асуулт хариултуудад үндэслэж бүх өсвөр насны охидыг энэ вакцинаар албадан вакцинжуулах нь эцэстээ эмнэлгийн ёс зүйн болоод бусад ямар эрсдлүүд сөрөг үр дагавруудад хүргэж болох вэ гэдгийг хинч бодож зөрхилсөнгүй. Гардасил вакцин нь ямар ч ашиггүй бүр онц аюултай байж болох тухай мэдээллийг Америк нэгдсэн улсын хүн эмнэлгийн холбооны сэтгүүл дээрээс ч харж болдог юм аа. Гардасил вакцин хүн эмнэлгийн асар том заллин гэгдэж байна. Одоогийн манай засгийн газраас явуулж байгаа энэ бодлогыг тайлбарладаг хэдэн таамаглал байна. Нэгд мөнх санхүүгийн асар их ашиг хонжоо. Эм үйлдвэрлэлийн корпорациуд вакцинуудыг их хэмжээгээр худалдан борлуулж ашиг олгохын тулд бүх нийтийн заавал вакцинжуулалтын бодлогыг албадан тулгадаг. Тэргийн өндөр албан тушаалтнууд эм вакцин үйлдвэрлэх корпорациудад далдуур ажиллаж байсныг нотлох жишээ олон л байдаг. Дэлхийн нийтэд ил болж байсан нь Техасын амбан захирагч байсан Рик Перри. Хоёрт хүмүүсийн эрүүл мэндийг бүснүүлэх зорилготой хууль даа. Хүмүүсийн эрүүл мэндийг хордуулж байгаа шин ноцтой өвчнүүд үүсгэд хүргэж энэ нь эмийн эмчилгээнд зайлшгүй шаардах замаар вакцин үйлдвэрлэлийн корпорациудын ирээдүйн ашиг орлогыг нэмэгдүүлж байдаг. Жишээлбэл дохыг эдгээр компаниудын эрдэмтэд бүтээсэн гэдэг. Дараа нь 1980 оны сүүлчээр Нью-Йоркийн гомосексуалуудын хүрээнд нэвтрүүлсэн байдаг юм аа. Гуравт хонинууд болгосон хүмүүсийг хяналтанд оруулах. Энэ онолын дагуу гол зорилго нь ард түмнүүдийг одоо хуулиар заавал албадан болгосон эмийн бэлтгэлүүд ба вакцинуудад захирагдж байхад сурган дасгах явдал юм аа. Хэрвээ дэлхийн хүн амын нэг хэсэгт вакцин, эм бэлтгэлүүдийг заавал албадан амжилттай нэвтрүүлж чадах юм бол яг ийм бодлогыг мөн бусад бүс нутгуудад ч гэсэн түгээн тарааж болно. Энэ нийцтэй бүх дэлхийн дахны хүн ардад ийм бодлогыг тулгаж олно гэж тэд үздэг юм аа. Эдгээрээс монголчуудад хамгийн хамаатай мөнх санхүүгийн ашиг хонжооны тухай онол нь байж мэднэ.
Ямар ч аргаар хамаагүй ашиг хонжоо унгаж байх нь одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн энгийн бодит үн болсон. Энэ онол нь вакцины бэлтгэлүүд үйлдвэрлэдэг корпорациудын асар их шунал тачаалал, албан тушаалтан төшөмлүүдийг худалдаа авдаг байдал дээр үндэслэгддэг. Gardasil-аар вакцинжуулах бодлогыг тойрсон үйл явдлуудыг тайлбарлах хамгийн өндөр магадлалтай хувилбар бол ердөө юм. Эрүүл мэндийн дэд сайдын судалж ерөнхий сайдаас нь баяраар дэмнүүлэн гарч ирж суусан шүдний эмч өсгөө болох цолмон сайд жинхэнэ сайд болохосоо татгалзан өөрийн утсан хүүхэлдээ болох яамныхан төрийн нарийн бичгийн дараа Хүрлбаатарыг салбарынхаа сайд дээр сонгосон. Хувийн эмнэлгийн бизнесээ өргөжүүлж байгаа бодит байдал, эмнэлгийн салбарыг дангаараа ашиглах гэсэн үйлдэлүүд нь олон хүмүүст хардтал дагуулдаг юм билээ. Тэрээр энэ вакциныг Монголын нийт охид бүсгүйчүүдэд хийх гэж улаарч байгаа нь үнэхээр с ижигтэй. Вакцин бол хүний заавал өвдөх ёстой өвчнийг хүчээр саармагжуулах гэсэн эрдэмтдийн увайгүй оролдлого бөгөөд эмийн үйлдвэрлэл эрхэлж хяналтгүйгээр их мөнгө олох гэсэн компаниудын тоглоомын хөзөөр гэдгийг одоо нэгэнт юм уншиж мэддэг болсон олон хүмүүс гадарлаж мэддэг болжээ. Заавал өвдөж насан туршийн дархлаагаа олж авдаг байдлыг дахин вакцин илдэв им хийлгэн мөнгө үрэх замд оруулж байгаа явдлыг хөгжих гэж байгаа болон бүр орнуудад итгэвтэйгээр сурталчилж байгаа нь нэгэнт тодорхой болчиход байгаа юм а. Интернет ашиглан та мэдээлэл цуглуулад үзээрэй. Gardasil вакцин бол өнгөрсөн түүх нь ихээхэн эргэлзээс ижигтэй. Вакцин ба эмийн үнүүдэд зохиомлоор хөөрөгдсөн гэж, офшор бүсэд салбараа нээж татвараас зугтсан гэж, илэрхий биодерм хийсэн гэж, удирдах газрын үйл ажиллагааг шүүмжлэгчдийг гүтгэн гутаахын тулд тус газартаа хуулсан гэж олонтоо буруутгагдж байсан. Өөрийн эмүүдийн талаарх сөрөг мэдээллийг нуун дарагдуулж байсан зэрэг гэмт хэргийн шинжтэй бусад олон абдал балмад зүйлүүдтэй холбогдож байсан хүчирхэг Merck корпорацийн үйлдвэрлэн борлуулдаг бүтээгдэхүүн бөгөөд тэдний вакцина манай охид бүсгүйчүүд эмэгтэйчүүдэд шахах гэж байна. Ямар нэг ёс зүйн хэмжээний хязгаарлалтгүй энэ корпорац урд өмнө байгаагүй асар том хэмжээнд заллин хийхдээ огт сийхгүй бөгөөд үүнд ч бэлэн байна. Gardasil-аар бүх охид бүсгүйчүүдийг маань вакцинжуулж тарих гэсэн энэ оролдлого бол хүн эмнэлгийн тал дээр корпорациудын үлдсэн заллингуудаас хамгийн ичхүүр сонжиргүй заллин гэдгийг судлаачид хэлж байна. Merck корпорац одоо хүн эмнэлгийн ээлжид залинд худгалдаж байгаа ба манай төрийн болон эрүүл мэндийн албан тушаалтнуудыг далдуур худалдан авч энэ вакцина борлуулах асар том аргуудыг тэднээрээ дэмжүүлж байна. Gardasil вакцин бол эрүүл мэнд хүн эмнэлгийн үүднээс авч үзэх юм бол бүр сайнаар бодоход ямар ч ашиггүй, харин муугар бодох юм бол маш аюултай үр дагаврууд хүргэж мэднэ. Өмнө үзэний хор тавдартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь Gardasil-ийн борлуулж чахалтай ямар ч холбоогүй бөгөөд одоо бүр заавал хийлгэх болоод байгаа энэ вакцинжуулалтын компанид ажиллана гагцгүй ашиг орлогоо нэмэгдүүлэх ба борлуулалтаа өсгөх гэсэн тэдний шунал тачаалтай холбоотой юм а. Хүмүүсийн хорт хавдраас айж байгаа айдсыг нь ашиглан ингэж бизнес хийх нь дээдсүүдийн хязгааргүй их идэг гэсэн хүсэл тачаал. Монголын нийгэмд өмнө үзүүний хорт хавдрыг тойрсон энэ нэг шууган бол хүмүүсийн айдас дээр тулгуурсан компани маркетингийн сонгодог арга бөгөөд Монголын нийт бүсгүйчүүд эмэгтэйчүүд охин хүүхэдтэй эцэг эхчүүдэд анхаарал болгочихтой юм а. Эдгээр баримтыг өөрт ирэх бүхий л дарамт чахалтыг үл тоон. Судлаач болорвол UBMen CGMen сайттай тавьсан бөгөөд бид ч олон нийтэд хүргэж байна. Монголын өрс маш олон болгоё. Gardasil вакциныг тарьсны дараа эмэгтэйчүүдэд хурцаар өөрчлөлтүүд орж эхэлдэг. Ийм тохиолдлууд олон ажиглагдаж байна. Энэ бүхэн хөгжиж байгаа дэлхийн том орнуудын бизнесийн эрх ашигаас гадна өнөөдөр Азийн тэр дундаа бусад шаардлагагүй гэж яригдж байгаа үндэстнүүдийг хүн амыг олшруулахгүй байх талаар хийж байгаа нэгэн аргач гэж ярьж байгаа юм а. Хэн нэгний нэр хүндэд халдахыг хүссэнгүй. Хамгийн гол нь Gardasil хэмээх энэхүү вакцины талаарх үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, мөн түнчлэн яагаад заавал Монголын бүхий л өсвөр насны охид бүсгүйчүүдэд энийг хийх гээд байгаа юм бэ гэдэгт хариулт ирэхийг зорилоо. Өнөөдөр Gardasil-тэй холбоотойгоор мэдээлэл өгч ямар нэгэн албан тушаалтан алга тэдний олонх нь энэ бол сайн вакцин гэж ярьж байгаа боловч өнөөдөр жухам яагаад гэвэл дэлхийн бус улс орнууд татгалзаад байгаа талаар ярихгүй байна. Хөгжингүү ихэнх орн энэхүү вакцинаас татгалзсан. Хөгжиж байгаа бидний шиг оронд энэ вакцин заавал хэрэгтэй гэж юу? Өнцөг Өмнө үзүүний хор тавдраас сэргийлэх вакцины асуудлыг энэ удаа онцлон өндлөө.